Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст өнөөдрийн дугаараа эхэлж байна. Одоо мөнх тэнгэр дээдс маань боож ирчээ залраад одоо хүч чадлын тухай айлтгаа тайлбарлахад ярьж өгөхөө сууж байна. Амар байна уу дээдс? Амархан байна. Хүмүүс хүч чадал. Түүний хэрхэн удирдах хаан яха өөрсдөн шийддэг юм л да. Та нар нэг зүйлдээ хүч зарцуулаад хийхээр өөрийн дотоод хүчээд ажиллаад өнөө хийх гэж байгаа зүйлээ хийж дуустал биеийн чангалж сэтгэлийн хатуужулж агаад хийх гэсэн зүйлээ хийж зорих гэсэн зорилгоо биелүүлж бүх юм дуусны дараа би чинь сайныг сууларч өөрөөрөө орших мэдрэмж авдаг санана. Санахгүй байна. Тий санжийн тэгдгээд ийцээ. Та нарын энэ биеийн хүч чадал гэдэг зүйлийг хэн удирддаг байх нь? Та нар өөрсдөө л удирддаг шүү дээ. За жишээ нь унтий гээд нэг хэвтээд амрыг гээд нэг альжаалаа тайлахад хамаг биеийн тайвшруулаад унтахыг хүсэхэд эсвэл хэд их ядраад энэ бие чинь эрчмийн нэг тэнцвэржүүлэх шаардлагатай болоод өөрийн ирэхгүй зэнийг тасардаг да. Тэгвэл та нар өөрсдөө л энэ биеийг мэдэрсэн байх нэ дээ. Та нарын энэ бие гэдэг зүйл чинь энэ бүх өөрийн дотор орших тэр амьдрал руу юулах асар их хүч чадал авьяас бэлгийн өөрсдөө та нар удирддаг байх нэ дээ. За яаж хаагаараа удирдах вэ? Ухаан бодлороо удирдана. Энэ биеийн эрчим энерги мэдэрч нэг биеэрээ нэг удирдана. Эсвэл та нар өөрсдийн зүрх сэтгэлийн мэдрэмжээ дагаж нэг удирдана. Зөнгөө дагаж тийм үү? Тэгэхээр хүмүүний энэ бие гэдэг зүйл 3 төрлийн удирдлагатай байх нэ дээ. Тийм байна. Та нарын биеийг өшөө гаднаас ч удирдах болно. Энэ 3 зүйлийг чинь та нар өөрсөндөө удирдлага авсан үед эзэн болж өгч байгаа юм. Гэхдээ эзэн байхдаа ухамсартай эзэн байх уу? Ухамсаргүй аюулдан дагагч байдлаар энэ бие удирдах гэдэг чинь бас нэг өөр хэрэг тийм үү? Тийм байна. За тэгвэл өөрсдийн ямар ч байсан айлн таньж байсан хамаагүй удирдаад байна гэдэг чинь ядаж л өөрөн удирж байгаа мэдрээд байна тийм үү? Өөрийнхөө хүч чадлыг өөрөн удирдах гаргана гэдэг нь өөрөн өөртөө эрх чөлөөг мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Хүн хаанч авсан хүний эрхэнд байхаар өөрийн эрхэнд байх нь тэр хүнд аз жаргал тийм үү? Зааж явсан ч гэсэн. Та нар нэг хүний эрхэнд байхад ямар байдаг вэ? Хүнээр яахан залгаж түүний эрхшээлд энэ бие чинь удирдлаганд нь байгаа үстэй. Тэгэхээр та нарын энэ хүч чадлыг чинь хэн нэгэн удирдахад та нар эрхшээлд нь байгаа мэдрэмж авдаг л доо. Тэгвэл одоо та нарыг хэн удирдах байгаа бол та нар хууль дүрмд удирдуулна. Түүнийг гаргагч нарт удирдуулна. Ичиавд удирдуулна. Энэ хайртай хүмүүстэй удирдуулна. Та нарын өөрсдийн чинь хүлээмжшүүлсэн хэн ч та нарыг удирдана. Тийм үү? Тийм байна. Хүн өөрөө бусдаас хамааралтай амьдраад ихээр бусдын удирдлаганд орчиж байгаа юм.
нийтээрээ нийгмээрээ та нар бие биенээ удирддаг шүү дээ. А тухайн нийгмийг хэн удирдах юм? Хэн удирдах байгаа юм? Тэр нь тэр удирдагч нь. Тэгэхээр энэ удирдагч гэдэг үг цаана утга нь өөр байгаа үстэй. Тийм байна. Энэ хүч чадлыг чинь, энэ дотоод нөөц боломжийг чинь хэн иргэшээлд авсан? Тэр удирдана. Тэгэхээр одоо та нар нэг боддоо. Та нарын хүч чадлыг хэн удирдах вэ? Та нар лав биш гэдэгт би бүрнээ итгэж байна. Бүрнээ шүү. Итгэл дүүрэн хэлж байна. За тэгвэл ядаж энэ хүч чадлыг бусдад ч удирдвал удирдаг, өөрөө ч удирдвал удирдаг гэж сууж байгаа хэн байж бай сонстоо та нар. Хүч чадлыг чинь нэг дархан ирэх гэж нэг юм байдгийн. Тэр дархалсан ирэх хэнд байдаг гэж санана. Угтан бол та нарын зүрх сэтгэлийн чинь цаана амин ирчмээ чинь удирдах байдаг. Энэ нэг алаг хорвоод амьд мэд сэхүн гэж явж байгаа. Тэр мэдрэмжийг чинь дотроос чинь удирдаад өгөж байдаг. Өнөө та нарын дотоод сүнсгэж чинь дарах хэрэгтэй байдгийг. Тэгэхээр хүмүүний хүч чадал сүнсэндээ шилжээд ирэхийн алдаад. Тэнд дархан ирэх нь удирдлага нь бүрнээс эргэж хүний дотроос гарамгүй их хүч чадал түүнийг удирдах асар их ухаан өнөө сүнснийхэн дархан ирэх нь энэ их Монголын чинь өөртөө багтаачсан байвал энэ их Монголын чинь удирдах ирэх нь дотроос чинь нэгдэж байгаа юм да. Та нар өнөө сүнсэн сэрэн гэд байгаа нь дархан ирэхэд удирдагч дан энэ өөрийн удирдлагаа шилжүүлж байгаа хэрэг байх нэ дээ. Тийм байна. За тэгвэл жинхэнэ Монгол хүний үнцэн гэж юу гэлдэг юм? Та нар нэг дурддаа үнцэн чинь хаана байна? Өнөөдөр Монгол хүний үнцнийг нэг дэлхийд хэмжээд гаргаад ирээч та нар. Өнөөдөр энэ Монгол улсын чинь үнцэн өөрөө хаана нөршиж байгаа юм? Үнцэн гэдэг зүйл өнөөдөр та нарын дотоодод өөрийгөө үнэлэх үнэлэмж. Үнэлсэн үнэлэмжийг бусдад хүлээн авч зөвшөөрөх байдлаар илэрч байгаа үстэй. Та нарын үнцэн өнөөдөр яг хаана вэ? Үр хүүхдийн чинь үнцэн хаана вэ энэ дэлхийд? Босод улсааран өнөө танаа Монголын үнцнийг мэдэрч байна уу? За тэгэхээр та нар энэ сайхан үнцний талаар нэг чихэн чимэгтэй сэтгэлд мэдрэгдэхээр амьдны хитэн үг айлтдаг. Үнцэн мэдрэмжээр айлтдаг шүү. Мэдэрч хэлээ шүү. Мэдрэмжтэй гарга, мэдрэмжтэй үйлд. Мэдэрч ярьцаар та нарын дэрхний хий хосон гэрэ өнөөдөр хиндэж хүрэхгүй шүү дээ. Мэдрэмжээр чинь аймалж амин ирчмээр чинь юулэгцэн яриа үг хэлүүд хүнээ тусаж тэдэнд итгэл төрүүлдэг юм. За
Үнцэн гинжтэйцээ сүнсэнд байна. Өөрхөө сэрээс одоо сүнсэндээ удирдлага өгөхөөр тэр үнцэнээ мэдэрч өөрхөн хүч чадлаа мэдрэхээр өөрийнхөө хүч чадлыг мэдэрч хүн тэр хүч чадлаараа үнцэнтэй мэдрүүлдэг байна. Тийм шүү дээ. Сүнстэйгээ мэдэрсэн хүнээс үнцэн гардаг юм. Тийм үстэй. Тийм байна гэж. Та нар сүнсгүйгээрээ яг уу та нарын үнцэн мэдрэгдэн л дээ. Гэхдээ үргэлж та нарын дотоодод чинь үнцэнгүйгээр мэдрэгдэн. Гадна яг уу бусдад үнцэнтэй санагдал байх. Дотроо бол та нар хизээж үнцэнээ мэдрэхгүй л дээ. Тийм ч учраас өнөөдөр энэ хүн болсон хідэн төрөлтөнгүүд чинь өөрийн үнцнийг мэдрэхийн тулд өдөр шөнөгүй энэ үнцнийг бүтээхийн тулд амьтан мэд амьдарч ай тухайн олж ядаж байна шүү дээ. Сэтгэлийнхэн ай тухайг, итгэлийнхэн ай тухайг л олж ядаад хичнээн баяцсан ч, хичнээн хүч авсан ч энэ ай тавгүй байдал нь дотоодд нь тухгүй дээдл байж байгаа шүү дээ. Сүнсээ мэдрэгсдэд үнцэн нь мэдрэгддэг болохоос биш. Сүнсгээ мэдгүй, сүнсгүй юм шиг амьдрахсад өнөөс орсон мэдсэн. Эсвэл бусдад хүч чадлаараа архан бил урагсад энэ хүч чадлынхаа үнцнийг ч ойлгохгүй. Бусдад амьд нүл үлдэж чадахгүй. Тэдний хийсвэр оюун ухаанд хэрэгтэй мэдрэмжээ олж авахын тулд тэд чинь амьдарч байна шүү дээ. За эндэхэр байна шүү дээ. Үнцэн гэдэг чинь сүнснээс чинь гардаг байх нь. Яагаад сүнснээс үнцэн гараад байгаа юм? Өнөө сүнсний чинь дархалсан их удирдах хүчээс нь өөрийн дотоод нөөц боломжоо хизээ хэрхэн хинд яаж гаргахаа өөрөө зөнгөөрөө мэддэг юм. Тэр их зөнгийн ач ирээдүг бүгдийг нь мэдэж өнгөрснийг бүгдийг нь үнэлчихсэн учраас дотоод нөөц боломжоо яг тохируулаад өөрийн дотроос гаргадаг юм да. Тэр гаргасан зүйлс сүнсэрсэн цагт хизээд бусдын төлөө байдаг юм. Бүхлүүдэн сүнсэн сэрчгээд зөвхөн хувиа одож хизээж байхгүй. Бүр хизээж шүү. Тэр агуу дотоод нөөц чинь энэ бүгдийн төлөө, бүх амьсын төлөө гарах ёстой юм. Тэгж байж дөнгөж сая та амьтайгаа мэдэрч амьдарч байгаагаа өөрийн ирэхгүй анзаарч эхлэх юм да. Хуван хичээж өөрийгөө бодож амьдрах үед танд амьдарсан мэдрэмж төрдөг юм да. Ядаж л сар байсан хідэн үрсийнхэн төлөө амьдрахад амьдарсан мэдрэгддэг юм. Яагаад хүмүүнд өгсөн зүйлийн араас хүнд нэг өөрт нь үнэлэгдэх мэдрэмж орж ирдэг юм. Бусдад өгсний хэрээр амьдарч байгаа мэдрэмж аваад байгаа юм. Тэр чинь үнцэнэл мэдэрч амьдралын төлөө, амьсын төлөө амьдарсандаа сүнс нь өөрийг нь үнэлж байна шүү дээ. Тэгэхээр үнэлэмж авч байгаа юм. Тэгвэл та нар
Өнөө хөх монголчууд чинь одоо хөх монгол орон байхгүй байна. Тэцмүсэн сэрхээрээ хөх монгол болд юм штэ. Тэрнээс ш өнөө хонлоо дээр нь байх хитэн хөх тоолов. Нуруу даахсан хитэн хөх туяагаараа тэд монгол биш л дээ. Монгол гэдэг нэр аваад турчихсан ч яг монгол болоогүй л байна л да. Монголчууд дэлхийн дайтай яаж оршиж амьдардаг юм. Тэд чинь дотроос нь өнөө даарлагдсан сонсны хүчин сэрчгээрэл тийм бол тийм штэ. Тэр хүч сэрсэн учраас өөр хоорондоо амьдралын төлөө холбогдож амьсын төлөө амьдарч эхэлдэг учраас ямар ч тохиолдолд дэлхийн дайтай л болно штэ. Хөх монгол гэж цээжэн дэлдэгсэд хөвч их дэлхийн амьдралын төлөө л зүтгэгсэд байдгийм. Тийм ч учраас тэр цээжин дотроос нь бүгдийг багтаасан тэр амьд ирчим гарч байгаа учраас амьдралын бүх зүнг ойлгож амьдралын төлөө яг үлдэхин үлдэж үнэлж баршгүй их хувь нэмрэн оруулж үр хойч үр удам үр соёолуулах соёолсон үрийн урах зарим байх аригдсан ургацын тэр их нөөц байлгаар энэ дэлхий чинь өөрөө тэжээгдэн шүү дээ. Тэгэхээр сэрсэн монголчууд хөх тэнгэртэй мөнхөд холбогдож мөнх амьтаага мэдэрч мөнхөд оршдог онж ойлгож мөнх хөх тэнгэрийн дор тэнгэр эцэг хөрст их дэлхийн холбогч энэ амьдралыг ил талд ертөнцөд бүрнээ нэгтгэж чадах бүтгэн амьдралаар амьдардаг бүрэн улс нь бүтээгддэг юм да. Та нарын өвөгдөөс энэ дэлхийн дайтай явдаг тэдний дотор ямар агуу үзэл санаанууд ямар агуу үйл хэрэгүүд ямар агуу их хайр инрэл ямар агуу их амьдрал оршиж байсныг та нар сэрсэн үедээ л мэдэж сэрэгсдийн тоонд зүтгэж үйл хэрэгэн мандуулж өнөө хэрэн үр дүнгийн амсаж үнлэмжэн үнлэж үнцэнэн гаргаснаар өнөө дэлхий чинь та нарын өмнө өвдөг сүгдэж сүгдсэн амьсыг та нар магна дээрэн мандуулж хүндэлж хайрлаж иннэрч хүч чадал болгоныг сэргээх их үлээ хийд юм да. Хөрст их дэлхийн ам хүчин сэргсэн Монголын дор хөх мөнх тэнгэр эцгийн юулэлтээр бүрнээс сэргэж бүрэн оршд юм да. Энэ үед амьдралдаа амны үнцэнүүд сэргэж ам болгоны дотроос амьдрахын их булаг урсаж амьдрал чинь энэ их булаг энэ их урган цэцэглэх ундран баяжих амин ирч мэрдэгдэгцээр амьдрал чинь өөрөө баялаг болж баялаг мэдрэмжиндээ та нар багтан хонож хайр инэрлэр
талархаж дүүрнээс дүүрэн төвшин амгалан амьдэрдэг юм да. Энийг тэр энд тэнд хилээд байдаг эцэс төгсгөлгүй дэваажин гэдэг чинь энэ юм. Та нарын хүсэн хүлээгээд байгаа аз жаргал чинь энэ юм. Унах зовлонгүй. Туулал чинь бүтэн болчихсон учраас туулалдан ядаж зүдрэгчгүй. Бүгд өөрийн дотор юу хүсэн өнөө хүсэл болгоно нь биелэж. Хүсэл болгоно нь үргэлж энэ дэлхийн мөнх тэнгэр эцэг хөрст их дэлхийд буух хүслийн дагуу хүсэж эхэлсгээд юм. Тийм учраас нүгэл үгүй. Тийм учраас хяналт үгүй. Тийм учраас энэ амьдралд чинь өвчин үгүй. Өнөө таныг хордог шорон хохмонж үгүй. Эрүүл саруулын тулд энерж тэтгэхийн тэр их өгөөжин дотор үрчин хурдан соёолж үр үндэс чинь хурдан тархаж хүч сайтай та нарын өнөө санаа тавьдаг ирээдүй гэдэг чинь нүдний чинь нөөмөн өсөн торнож хүч нь бидчэж хүн дурхан сэргэж амьдралд асар их нөлөө үзүүлж чадахгүй эц. Юунд ч санаа зовж сайн мог бодож суух шаардлагагүйгээр дэлгэрдэг юм да. За ингээд бүх монголчууд сэрэх ёстой юм уу гэхээр бүрэн тийм. Өнөөдөр нь танаа Монгол гэгдэх болсоод өнөө ард түмэн чинь өнөө Монгол нэртэнгүүд чинь Монгол орон бахархах чинь Монголоо мэдэргүй явнаа. Монголон ойлгохгүй байна. Монголоос нь төөрчж Монгол нь тэднийг хайчгаж. Тэгвэл одоо сэхэрдэ на дотор ч наршах дотоод хүч чадлыг чинь удирдах дархан ирэхэд өөрийн дотоод хүчээ сэрэ түндэн удирдах эрхийг олго. Тэгээд юу болохын зүгээр харж ийсо. Аянда бүх юм зөнгөөрөө орнож ачаач нь солорч амьсгаач нь гүндэн орч амьдралыг харах өнцөгч нь өөрчлөгдөж амьдралыг бүрэн ойлгох ухаан чинь дотроос чинь ундрах биз. Тэгэлгүй бол танаа монголчууд сэрэхгүй сэрэгдэгчгүй юм. Тэд чинь мал мэд удирдуулж боол мэд зүтгэж босгоны шороноос ч давж чадахгүй. Хидийтэй томоо мэдрвч хитэнтэй унснаач ойлгохгүй. Хөрс дэлхийд нэг монгол нэрээ зүүчгээд хөөрхийстэд нэг оршиж явна. За энэ чинь л үнцэн гэдэг юм чинь та нарт ойлгуулна да. Өөр юмгүй дээ. За гилалаад ийцээ. Өнөөдрийн подкаст энэ үрээд өндөрлөё. Facebook хуудас болон YouTube хуудас юм аа. Цааш нь аль болох олон хүнд түгэж өгөөрэй. Дараагийн подкаст хүртлээр баяртай.